27 цаг ирж хүүхдүүдийн маань амралт зугаалгын цаг эхэллээ. Хүүхдүүд маань гадаа ихэнх цагийг өнгөрүүлж байгаа үед нарны тусгал маань арьсан дээр D витаминийг үүсгэх давуу талтай ч хэд удаан байх маань наршилтыг үүсгэдэг. За наршилт гэдэг маань нарны хурц тусгалд удаан байснаар дулааны зохицуулга алдагдаж, за ингэснээр эмнэл зүүн ноцтой хүндрэлүүд үүсгэдэг. Ялангуяа нялх балчир насны хүүхдүүд маань халууцж байгаа илэрхийлэх чадамжгүй, ам цангаж байгаа, уугч байгаа илэрхийлж чадахгүй учраас эцэг эхчүүд маань хүүхдээ наршилтаас урьдчилан сэргийлэх нь чухал юм. Нарсан хүүхдэд дээрх шинж тэмдгүүд илэрдэг. Халуун гинэт өсөх, ухаан балардах, дотор мухаарах, бөөлжих, суулгах, арьс улаах, хуурайших, амьсгал түргсэх, зүрхний цохилт очрох гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Дээрх шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд эцэг эхчүүд маань ямар арга хэмжээг авах вэ гэхээр нарнаас хамгаалах. За тэр дундаа хэд халуун нартай 11-ээс 16 цагийн үед гадаа тоглоулахгүй байх. За халуун бөхчөн орчинд байлгахгүй байх. За хуцалтыг нь тааруулж өмсөх нь байна. За хамгийн гол чухал зүйл бол шингэнийг ойрхон 20 минутаас 30 минутын зайтай усыг уулгах нэ. За дээрх шинж тэмдгүүд хിവэр байвал яаралтай ойролцоох эмнэлгийн байгууллагт хандаарай. Эцэг эхчүүдээ та хүүхдээ зуны амралт зугаалга цусланд явуулахаар төлөвлөж байвал 3 гал нэгдсэн эмнэлгийн хүүхдийн урьдчилан сэргийлэх багцад үзүүлээрэй. Баярлалаа.